За баярлалаа. Тэгэхээр энэ улсын төсвийн төлөвлөлт ялангуяа бол би нэг хөрөнгө оруулалт тал дээр нь бас нэлийн анхаарахгүй бол энэ төсвийн одоо хөрөнгө оруулалт талд насар их хөрөнгө мөнгө төлөвлөж тэгээ хийж хэрэгжүүлдэг. Тэгээ хийсэн төсвийн хөрөнгө оруулалт маань үр дүн багтай. Тэгээ улсын одоо энэ ард түмний хөрөнгө одоо хийдимээ өргөдөх ийм байдал бол байна. Өчигдөр одоо бид өдөржин ярьлаа. Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Энэ одоо 4-5 жилээр зогсож байгаа барилга объектууд байна. Зураг төсвийн дутуу төсөв зардал нь хэд дахин нэмэгдсэн. Цааш нь одоо бүтээж дуусгах гэдэг их төвхтэй ийм одоо барилга объектууд байгаа тухай ярьж байна. Зарим аймагуудад тухайлах юм бол нэг аймагт одоо 2 дулааны станц барьдсан. Өмнө нь одоо баригдсан үйл ажиллагаа нь хэвээ явж байгаа дулааны станц байхад тэн дээр дахиад нэмэгдүүлээд нэг станц барьдсан байх жишээтэй. А гэтэл өөр бүс нутагт өөр аймагт бол юу дулааны цахилгаан станц барих нь битгээл огт одоо байхгүй. Одоо бүр түрүү зууны одоо нөхцөл байдалд авсан халуун усны хэрэглээний халуун ус авч чадахгүй ийм нөхцөл байдалд амьдарч байгаа аймаг бол байна. Тухайлх юм бол хэнтэй аймагт одоо дулааны станц барьж байгуулъя гэд тодорхой хөрөнгө мөнгө тусгасан. Тэр хөрөнгө мөнгийг нь одоо шинэ засгийн газар энэ төсвийн тодтолоор хасцсан байгаа. Тэг ийм одоо тэнцвэргүй байдалтай хөрөнгө оруулалт тэгээд одоо ийм төсвийн үрлэгэн зардал үр дүн муутай энэ хөрөнгө оруулалт тал дээр бол онцгой анхаарахгүй болохгүй байна. За бид энэ төсөв бол хэлж байгаа нэг талаасаа сайн гэж үзэж байгаа боловч үр дүн багтай байх юм бол урьдчилсан судалгаа дүгнэлт их муутай ийм одоо хөрөнгө оруулалт том одоо төсөл хэрэгжүүлэх юм бол эцсийн үр дүн таархан гараад байгаа ийм дүн байна шүү. Өнөөдөр одоо бид 2005 оноос хойш ихэд энэ төсвийн тэлэлт 5-6 дахин нэмэгдсэн. А үр дүн одоо ард түмний аж амьдралд ямар одоо хэлбэрээр нааштай өөрчлөлт гарав гэж хэлэх юм бол бас тодорхой хэлэх зүйл бага байгаа. Энд бол ер нь одоо шинэ засгийн газар цаашдаа нэлээд дүгнэлт хийж үзэхгүй болохгүй байна. За өнөөдөр одоо бидний зах зээлийн харилцаанд шилжээд яг энэ зах зээлийн ихэн жамаар одоо явах тийм бодлого гаргаж хэрэгжүүлж чадж байна үгүй бол бас тийм үр дүнтэй явуулж чадахгүй байна гэж хэлмээр байгаа юм. Тухайлх юм бол одоо өнөөдөр Монгол бизнесийн орчин бол улам л хумигдаад байна. Бизнес эрхлэх болцоо нөхцөл нь улам л одоо хэцүү болоод байна. Өнөөдөр одоо хөрөнгө оруулалтыг татж байгаа гэж ярьж байгаа боловч яг бодит байдал дээр бол энэ уул уурхайн салбарт одоо хөрөнгө оруулж байгаа гадаадын нэг цөөн тооны нэр бүхэн хэдэн компаниуд л татварын хөнгөлөлт чөлөөлд асар таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэр бол магадгүй одоо энэ улс төрчид энэ улс төрд одоо гол нөлөөтэй байгаа улсуудын карманы гэж нэрлэж болохоор тийм хэдхэн компаниудыг л одоо хэд дэмжсэн ийм бодлого байгаа. А бусад одоо аж ахуйн нэгжүүд бол үнэхээр хүнд нөхцөлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа шүү. Тэгэхээр бидний нөгөө зорж шилжилтийг гэтэлж одоо өрөх гэж байгаа нөгөө зах зээл чинь ойрдох биш улам одоо холдоод байгаа. Ийм одоо төлөв байдал бол байгаа шүү. Энэ дээр нэг тодорхой одоо үр дүнтэй арга хэмжээнүүд одоо авахгүй бол болохгүй байна. Дотооддоо итгэдэггүй, Монгол хүндээ итгэдэггүй, Монголынхоо энэ аж ахуйн нэгж байгууллагуудад итгэдэггүй ийм байдлыг бол бид нар бас өөрчлөхгүй бол дандаа одоо гадаадыг шүтсэн ийм байдлаараа явах бол үр дүн сайн гарахгүй байж мэдэх юм а гэж. За тэгээд цаашлах юм бол энэ татварын бодлогон дээр бол одоо Монголын нийгэмд бол их ойлгомжтой тодорхой байна шүү дээ. Хүмүүсийн одоо орлогын төвшин энэ одоо нийгмийн нийт баялагын чинь бол одоо ер нь нэг 90%-ийг нь 95%-ийг нь одоо нийт хүн амын нэг 3% дээр төвлөрчөөд байна гэж ингэж яригдаад байгаа. Тэр төвлөрсөн 3%-аас одоо татварын бодлогоор нийгэмд дундаж давхаргыг бий болгох тэгш өдөр хуваарлтын энэ зарчмаар тэр бий болсон одоо хөрөнгөтэй мөнгөтэй баячуудын хөрөнгийн хураа гэдэг тухайн асуудал яриаггүй. Шудраг одоо зарчмаар энэ татварын бодлогоор одоо бас зохицуулт хийж өгөхөд цаашдаа анхаарах ийм шаардлага байна. Энэ төсөв дээр бол тэр төвлөрсөн гишүүдийн шүүмжилж байгаатай бол санал нэг байна. Сая Батцандан гишүү хэллээ, бус олон гишүүд хэлж байгаа. Энэ тодорхой одоо зориулт зарцуулалт нь тодорхойгүй асар их мөнгөийг одоо